За би бол 3 хүүгээ өсгөж байгаа жирийн л нэг эмэгтэй, жирийн л нэг ээж хүн байгаа. Сүүлийн үед хөвгүүдийг яаж хариуцлагатай эр хүн болгож өсгөх ёстой юм болоо. Хэрвээ эр хүн одоо яг гэрийн эзэн хариуцлагатай байх юм бол гэр бүл болон цаашдаа үр хүүхэдтэй цаашдаа эх орн ер нь тань болон ирээдүйд одоо илүү хөгжиж илүү ихийг бүтээх чадвартай болдсон байна гэдэг дээр нэлээд нухацтай бодоод манай хөвгүүдийн талаар эрэгтэй хүний талаар ч юм уу эрэгтэй хүн одоо ийм байдаг тийм байдаг яа одоо нийгмийн аюул олон шуурган донд би бас яг дотроо ингээд өөрөө хөвгүүдтэй болохоор тий өөрөө бас ингээд нөхөртэй болохоор ч юм уу тий ер нь ингээд эрэгтэй хүний зүгээс ингээд аюул их бодож гашлагаж тий ингээд хөвгүүдэд дэмжих эрчүүлээ аав нарыг одоо яаж дэмжүүл одоо илүү гоё одоо зөв гэр бүл бүтдгийн болоо ч юм уу иймэрхүү ингээ бодлоод аягүй их намайг гашлагж байна л да. Тэгээ сүүлийн үед энэ талаар контент хийх юмсан хөвгүүдтэй зориулаад ямар нэг юм хийх юмсан гэдэг дээр сүүлийн бараг жил гарan бодсны эцэст контентийг одоо эхэлж байна. Сүүлийн дээр видео мэдээ хийх болохоор хил амын гацаад аягүй жоохон эвгүй байна. Гэхдээ яг хэдүүл ямар ч хэлсэн яаж одоо хариуцлагатай эх хүнийг бүтээх ёстой болоо тий зүгээр л хариуцлагатай эх хүн гэхээр одоо хат уйлдаггүй мэдрэмжээ нуудаг эсхтэй биш шүү дээ тий харин хийсэн зүйлдээ хариуцлага хүлээдэг алдаагаа хүлээн зөвшөөрдөг үгүй гэж хэлж чаддаг бусдын үгүйг хүндэлж чаддаг өөрийн хэрэгцээг илэрхийлж чаддаг гэрийн ажлыг зөвхөн одоо эмэгтэй хүний ажил гэж хардаггүй тий өөрийгөө одоо арчилж чаддаг мөнгө цаг хугацаа тий эд зүйлсээ зөв зохицуулж чаддаг сул дорой нэг дээрлэхдэггүй ууралсан үедээ өөрийгөө яаж зохицуулах вэ сэтгэл хөдлөлөө яаж барих вэ одоо тий зөвөр илэрхийлэх үү гэдгээс мэддэг тусламж хэрэгтэй үед тусламжийг одоо бусдаас гуйж чаддаг тий тусламж ирж чаддаг яаж одоо ийм эрэгтэй хүнийг ийм хүүг одоо тий хөвгүүдийг бүтээх ёстой болоо. Тэгээ энэ одоо бүтээх явцад нь одоо ээж хүн яаж оролцох ёстой юм болоо гэдэг дээр бодоод байна. За тэгээд нэлээд хөөрхөн бас судалгаа харж үзлээ. За би бол ерөөсөө хүүхдийн талаар судалдаг ч юм уу тий одоо багш одоо тэр талын мэрэгчлээ хүн бол хүүхдийн талаар мэрэгчлээ бол биш. Зүгээр ингээ нэг ээж байгаа. Тэгээд ингээ нэг ээж ч гэсэн яах вэ бид нар ингээд хөвгүүд эрэгтэй хүн энэ нийгэмдэр ямар одоо хэцүү одоо асуудлууд тулгараад байгааг угаасаа биеэрээ мэдэрч байгаа болохоор энэ талаар ингээд жоохон судалснаа шеэр хийгээд явхад бол илүүдэхгүй байх гэж бодсон юм аа. За тэгээ жоохон судлаад хараад үзсэн чинь яаж хөвгүүдийг хариуцлагатай болгож одоо өсгөх юм бэ гэд бас хайгаад үзсэн чинь хариуцлагатай хүүхэд гэж одоо хүүхэд өөрийнхөө хийсэн зүйлийн үр дагаврыг ойлгож өөрийн хийх ёстой зүйлээ бусдын сануулгагүйгээр аажмаар хийж сурахыг л одоо хариуцлагатай хүүхэд гэж үзэх юм байна л да. Судалгаа харсан чинь хүүхдийг ойролцоогоор одоо 3 настайгаас нь эхлээд гэртээ хөөрхөн жижигхэн хариуцлагатай ажлыг одоо даатгаад хийлгэж эхлүүлэх ёстой гэнэ. Гэрийн ажилд оролцуулж эхлүүлэх ёстой гэнэ. За тэгээ хариуцлагыг хэрэгжүүлдэг юм 5 алхам байгаа юм байна л да. Тэгээ нэгдүгээрт нь болохоор яг жижигхэн үүрэг даалгаврыг өгнө. Одоо энийг ингээд хийгээч гэд те. За тэгвэл яаж хийх аргыг нь мэдээж одоо зааж өгнө. За жижигхэн өөрийнх нь ширээг цэвэрлүүлэх одоо үүрэг даалгавар өгөх юм бол за ширээгээ эхлээ тоглоомудаа ингээд цэгцлээд ингээд цэвэрлээд арчаад одоо ингээд цэвэрлээ. Тэгээ арцаа алчруу буцаагаад энд нь тавина ч юм уу те. Ингээд жижигхэн юмнуудыг зааж өгөх юм байна. За тэгээ өөрөө хийж үзнэ. 3 дахь алхам нь болохоор хүүхэд өөрөө хийгээд одоо нөгөөтгөө буруу зүрүү хийн штэ. Тэгээл одоо тэгээ яадын алдаа гаргана. 4 дахь нь болохоор алдаа гаргана заяа. Алдааг нь хүлээн зөвшөөрөх, буруу хийх одоо тэр алдааг нь хүлээн зөвшөөрөх заяа. За 5 дугаар алхам нь болохоор үр дагаврыг нь өөрөөр нь өөрүүлнэ. Тэр нь болохоор хэрвээ буруу хийсэн ч юм уу, зөв хийсэн ч юм уу хамаагүй энэ нь болохоор одоо яг ингээд чиний хийсэн одоо бүтээл шүү гэдгийг нь өөрт нь өгөх ийм 5 алхам байдаг гэнэ. Тэгэхээр гэртээ бол жижигхэн ийм алхмуудыг эхлээд одоо хийж эхлэх хэрэгтэй байна л да. 3 наст хэрвээ хүүхэд чинь 3 нас хүрсэн бол жижигхэн ширээг нь цэвэрлүүлээд араас нь одоо ямар шүү байдалтай хийснийг нь үр дүнг нь өөрт нь одоо мэдрүүлэх те. Мондөг ээжүүд маань тэгээд
яаж хүүхдүүдэд хариуцлагатай болгож өсгөж байна. Тэр өөрийнхөө experiences надад бас шеэрлээд комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа.